Сайн байцгаана үзэгчтэй. Аялын тойрог нэвтрүүлгийн уран бүтээлчид Казахстаны нийслэл Астана хотод орж ирчээд байж байна. За манай нэвтрүүлгийн Батамгалан одоо байж байна. За манай нэвтрүүлгийн Астана дээр бид нарыг бас сайхан угтаж авч байгаа Дамила гэдэг гадаад харилцааны яамд бас дадлаг хийж байгаа юм оюутан. Бид нар ингээ Казахстанаар аялж байна. За Астанаг одоо манай үзэгчид бол сайн мэдэх байх. Одоо 1998 оноос хойш гэдэг чинь ирсэн маш богинохоо хугацаанд одоо хөгжиж дэлхийн одоо томоохон хотуудын нэгд одоо тооцогдохоор тийм сайхан одоо үлгэр жишээ хот болсон гэж одоо ярьдаг. Бидний одоо ирсэн газар болохоор хаан шатэр буюу одоо Астанагийн худалдаа үйлчилгээний хамгийн том одоо төв дээр нь ирсэн байж байна. Дэлхийн бүх брэнд дэлгүүрүүдэнд байж байна. Мөн одоо хүүхэд залуучуудад зориулсан, багцуудад зориулсан одоо тоглоомын төвүүд ерөөсө бүхий л зүйлүүд байж байна. За бидний аялж байгаа энэ газар болохоор одоо Астана хотын төв. Хэдүүлээ өнөөдөр ингээ Астанагаар сайхан аялаад энэ шөнийн Астанагийн бас сайхан зургийг бас авъя. Астанагийн талаарх бас олон сайхан зүйлүүдийг бас ярьдаг юм байна. Энэ эзгүй талд одоо байгуулсан одоо Казахстаны хамгийн одоо үлгэр жишээ хот гэж одоо хэлдэг. Миний ард талд болохоор одоо Казахстаны бас тийм сайхан одоо тийм бүжиглдэг одоо тийм усан оргидор одоо байж байгаа. Шөнийн цагт бол одоо тэр нь ажиллаад үнэхээр сайхан гайхамшигтай сайхан харагддаг. За яг миний одоо энэ хажуу талд болохоор хажуу талаараа ингээд нураад унах гэж байгаа юм шиг ингээд нэлээд тийм далийцсан өрмөц одоо тийм дизайнтай сайхан барилга байж байна. За ээшээгээ болохоор одоо шувууны үүр буюу одоо модон дээр зассан шувууны үүрэн дээр одоо байж байгаа алтан өндөг гэж одоо хэлдэг. Сайхан тийм өрмөц барилгууд байна. За ингээд хальт ингээд харах юм бол Астана хот ерөнхийдөө нэг тийм Дубай Арабын нэгдсэн Эмират улсын тийм жижигрүүлсэн хувилбар шиг тийм одоо надад санагдаж байна. Казахстаны хоёр дахь том одоо хот гэж одоо хэлж болно. Одоо үнэхээр гайхамшигтай байна. Одоо хаашаа харна одоо шин хорооллууд ингээд бүтээн байгуулад ингээд босгож идэг. За үндсэндээ одоо бүтээн байгуулалтын хувьд одоо барууныхны одоо ярьдгаар бол маш их хэмжээний мөнгийг одоо өрн таран хийж одоо эзгүй маш том тал газар одоо зохион байгуулалтаар хийсэн барилга гэж одоос нөгөө талаас нь тайлбарладаг. Бидний одоо хувьд ингээд анзаараад харж байхад яа харахгүй одоо хотын төвлөр гэдгийг байхгүй болгож Казахстаны нийслэл хотыг одоо байгуулсны хувьд үнэхээр одоо гайхамшигтай одоо бүтээн байгуулалт одоо болж чадсан. Бид нар Казахстаны анхны ерөнхийлөгч Назарбаев хийсэн одоо Дүүрэн театрыг гээд үзэж байна. За Дүүрэн театр дээр бид нар сайн орж ирчээд тайсных нь артал за хэрхэн одоо театрт одоо жүжигчдийг бэлдэж байгаа одоо сургуулалт одоо хийж байгаа одоо үйл явцтай ингээд танилцлаа. Үнэхээр гайхалтай санагдаж байна. Дүүрэн театрын ингээд сонирхоод урлаг соёлын газараар ингээд явж байхад бас үнэхээр том бүтээн байгуулалтыг хийсэн гэдгийг бид нар мэдж байна. За тухайлбал энэ Дүүрэн театрын засал чимэглэлийг дандаа Италиас ирсэн одоо барилгын томоохон инженерүүд архитекторууд одоо хийсэн байдаг. Бидний харж байгаа энэ одоо гантик том цагаан гантикын баган их чинь бүгдийг Италийн Сицилиас одоо авчирч одоо хийсэн. Дандаа орчин үеийн Германы одоо Италийн тоног төхөөрөмжөөр ингээд тоногдсон. За энэ миний ард харагдж байгаа энэ зураг гэхэл одоо Италийн бас алдартай зураач ирж одоо энд ажиллаж иж бүхэл бүтэн 3 жилийн туршид одоо энэ сайхан театрыг одоо байгуулсан байж байна. Италийн одоо томчууд за одоо Андреа Бочелли, Испаний одоо алдартай театрууд, дэлхийн томоохон урлагийн одоо одууд бас энд ирдэг юм байна. Одоо Айда, Атилла гэдэг ерөөсөө одоо томоохон уран бүтээлүүдийг тавьж байна. Зөвхөн тайзны артлын орон зай гэдээ бид нэг сонирхоод явж байхад ерөөсөө бүхий л зүйлийг ингээд бүр цогцоор нь шийдэж чадсан байж байна. Дотор одоо баг жижиг нийлсэн 5-6 тайзан дээр зэрэг тоглолтоо явуулж байна. Одоо үнэхээр одоо гайхамшигтай хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг бид нар ингээд үзэж байна. Тэгээ зарим хүмүүсийн одоо хэлдгээр одоо ялангуяа барууныхны хэлдгээр одоо Казахстаны хувьд эзгүй хэрдэл Астанаг байгуулад ер нь бас нэлээд хүнд хэцүү байгаа юм шиг бас ойлголт төрүүлж идэг. Гэхдээ бидний ингээд ер нь үзэж явж байхад үнэхээр тийм алсыг харсан одоо томоохон бүтээн байгуулалтыг бид нар үзээд үнэхээр одоо бишрээд явж байна. Монголтойгоо харьцуулаад ингээд үзэхэд манай Дүүрэн театрын урлаг хүчтэй хөгжиж байгаа ч гэсэн бас нэг ийм том сайхан театртай болчоосаа монголчуудын маань хувьд
Дай миний бошоолоста 1 кг. За энэ Астанагийн жимс бол ерөөсөө маш алдартай. За жохом юугаар алдартай байд юм бэ гэхээр Дундад Азийн одоо Тажикстан, Узбекистан, Кыргызстан гэдэг энэ олон стануудад одоо амьдарч байгаа одоо иргэд Астана хотод одоо ирж амьдарч байгаа. Би одоо сая 1 кг хамгийн сайн чанарын гүзээлцэг авсан. За манайд одоо зарагддаг нөгөө хятад усан гүзээлцэг биш. Гэхдээ маш сайн амт чанартай. 1 кг-д багцаагаар 350 тенге гэдэг маань 3500 төгрөгөөр 1 кг ийм сайхан гүзээлцэг авах юм байна. Амт үнэхээр одоо тасархай. За Астанагийн бас амьдралын үнэтэй биш ээ. Ялангуяа хоол хүнс, гурил будаа, жимс бол маш хямдхан. За Астанад ерөөсөө ганцхан юм үнэтэй байдаг. Тэр юу вэ гэхээр үйл хөдлөх хөрөнгө бол маш өндөр үнэтэй. Ямар ч одоо улс үндэстний амьдралын хамгийн гол хэв маяг нь одоо зах дээр одоо бас амьдралынх нь хэв маяг, соёл нь илэрхийлэгдэж гарч идэг. За абрикос гэдэг одоо байж энэ 1 кг нь одоо 3500. Усан үзэм тарвас хүнсний ногоо ерөөсө бүх зүйлүүд нь маш хямдхан. Би та бүхэндээ нэг их сонин зүйлийг одоо хэлье гэж бодож байна. За энэ болохоор Алматагийн Казахстаны хамгийн одоо алдартай брэнд. Одоо алим, энэ ногоо алим байж байна. За үзэгчид маань энийг бас хараарай. За алимыг ингээ харахад ингээ жоохон хорхоо идсэн, цогцсон байх юм бол их муухай алим байна. Энэ ч хэрэггүй гэж боддог. А гэтэл хамгийн алдартай зүйл нь энэ алим гэж хэлж болно. Ягаад гэхээр хамгийн сайн чанартай ингээд гоё улаан одоо нов ногоо алимыг болохоор муу алим гэж одоо хэлдэг. Ягаад гэхээр хорхооч тоож идэхгүй байгаа алим гэдэг бол хамгийн муу. За энэ бол ингээ хорхоо идсэн ийм байгаагчсан маш сайхан амттай гэсэн үг. Ер нь хамгийн алдартай. За энэ ер нь нэлээд алдартай алим шүү. Амт сайтай мөртлөө гаднах үзэмжиж бол жоохон тиймэрхүү. Чиугаа бол 1 кг-д 120 тенге гэдэг маань одоо 1200 төгрөг. Чанар бол үнэхээр сайн амттай. За энэ хамгийн гоё жимсийг би авах гэж байна. Интор гэж одоо хэлдэг. За 1 кг маань багцаагаар нэг 13000-аар авч байна. Манай Монголд чинь хэдээд үгүй нэг 50-60 таа байдаг шиг санаж байна. Ингээ Монгол руугаа ингээд маргааш буцаж байгаа ингээд цуул жимс авлаа дөө. Одоо би одоо яач удаа багцаагаар нэг 30-аад мянган төгрөнд ингээд дандаа нарийн жимс. За Монголд байсан бол бараг нэг 200-аад мянган төгрөнд бараг авахаар тийм их жимс авч байна. Хүнсний ногоо одоо жимс гэн одоо бүх зүйлүүд нь дандаа шинээрээ. За яг хуу зарим тохиолдолд яг хуу хятадаас бас ганц хоёр жимс бол ирдэг. Гэхдээ хятадын жимснээс илүүгээр энэ Узбекистаны одоо Ташкентаас ирсэн, Кыргызээс ирсэн жимснүүд бол маш хямдхан. Тэгсэн мөртлөө хамгийн сайн чанартай гэж одоо хэлж болно. Энэ одоо помидор одоо улаан лойл гэж одоо хэлдэг. За улаан лойл бол ерөнхийдөө 150-аас 200 гэдэг чинь 1500-аас 2000 төгрөгийн үнэтэй 1 кг нь. Маш сайхан амттай. За Астанагийн зах их сонин зүйлүүд их байна. За би сая орж ирсэн энэ барсуушны жир буюу доргоны тос. За энд болохоор баавганы тос, нохооны тос. За энд болохоор одоо волчи жир гэдэг чаны тос. Үнийг ингээ сонирхоод үзсэн нэг 800 тенге буюу за яг Монгол мөнгөөр бол нэг 8000 орчим төгрөг. Казахстануудын хувьд ерөөсөө худлаа хэлдэг юм байна. Энэ ямар ч бүтээгдэхүүн зарж ирсэн. За энэ болохоор хятадын Ташкентаас ирсэн гэдэг ярьдаг. Би ямар ч байсан энэ хүнд нэг энэ баавганы тосыг ямар ч байсан ингээ худлаж авахар боллоо. Их тийм сайн байдаг гэж одоо хэлж байна. За бид нар Астана хотын Батир буюу одоо Баатар гэдэг сэтгүүлийн одоо гол дугаар ингээд харж байна. За энэ хүн болохоор Иван Адамович одоо Саур гэдэг герман гаралтай одоо хүн Астана хотоос 70 гаруй километрийн одоо зайд орших одоо Родина гэдэг хамтрлын эзэн. Казахстаны одоо хөдөлмөрийн баатар. Энэ хүнтэй бид нар уулзаж бас үзэгч та бүхэндээ танилцуулъя гэсэн санаатай ингээд Астана хотоос гараад явж байна. Юуны өмнө бас энэ хүний тухай бас ингээд тайлбарлаад хэлбэл одоо герман гаралтай хүн байгаа. Их сонирхол татж байгаа бидний хувьд. Дэлхийн 2 дугаар дайны үед маш олон гадаадын хүмүүсээс Казахстаны энэ газарт бас төлөгдөж амьдарч байсан түүхтэй. За эдгээр хүмүүсийн нэг болох одоо Иван Адамович гой болохоор эдгээр одоо герман цустай хүн ч гэсэн
энэ Казахстанд ахуй амьдрал бизнесээр эхлүүлээд нэг сайхан хамтралыг одоо үүсгэж ажиллаж байгаа. Нилээн тийм үлгэр жишээ гэж одоо хэлж болохоор энэ хүнийг одоо коммунизмыг байгуулсан гэж одоо хэлдэг. За ямар ч байсан энэ хүнтэйгээ бид нэр үзэгч таа бүхнийгаа ингээд танилцуулъя. За манай багийн бүрэлдэхүүнд Астанад суугаа Монголын элчин сайдын яамны одоо консул Гамболдгой мөн 1-р нарийн бичгийн дараа Эрхэнбаяр биднийг замчилж явж байгаа Казахстаны үнэн сонины сэтгүүлийн ажилтан одоо Нурлангой гэдэг хөтлөгч одоо ган үлзгийн миний бие зураглаач анх баяр гэдэг нийтдээ бид ингээд Родина гэдэг хамтрал руу ингээд хамтдаа аялья. Юуны өмнө та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Хол газараас бид бүхнийг зарим ирж уулзаж ярьцлага авч ягаад бид их баяртай байна. Анх намайг энэ сангийн аж ахуй томилогдоод ирэхэд гэрэл цахилгаангүй халуун хөтөн усгүй ийм л нөхцөл байдал огцсон. Одоо бол бүх зүйл 100% өөрчлөгдөж төвийн шугамд холбогдож халуун хөтөн устай болсон. Манай хамтрал нийтдээ 650 гаруй хүн ажилладаг. 120 автомашин, 100 трактор, 45 комбайн, 12 онгоцны буулгад им имтэй болсон. За газар тариалагын тоног төхөөрөмжийн хувьд игүүл бид жил болгон сайжруулж Герман, Канадаас орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг авчирч парк шинжилтээ хийсээр манай сангийн аж ахуй хамтралын хувьд бол маш их олон өөрчлөлтүүд хийсэн. Жишээлбэл 1 гектар талбайд 1 агрегат техник 2 хүн л ажиллаж байгаа. Хөдөлмөрийн бүтээмжч дэвшилсэн. Их орон хамтралаас минь гарсан бүтээгдэхүүнүүд яг л шинэхэн халуун першки шиг ард иргэдэд төрж байгаад би баяртай байдаг. За миний мэргэжил бол инженер механикч хүн. Сургуулаа төгсөөд энэ хамтралд ирэхэд залуу хүн учраас нэг бол сайн ажиллана, нэг бол энэ хамтралыг нураана гэж одоо хүмүүс ярьдаг байсан. Би энд ирээд 28 жилийн хөдөлмөр амьдралаа их орон хамтралтаа зориулж ажиллаж байна. За өөр хүүхдүүд маань ч гэсэн энд өсөж торнож одоо би 2 ачтай цааш ч гэсэн одоо эндээ их орон хамтралдаа энэ газар нутагт зүрх сэтгэлээрээ зүтгэх болно. Хамгийн гол нь хүн өөрөө хөгжиж дэвшиж урд өдрөөсөө илүү байж ажил амьдрал дээр ч гэсэн хөгжиж байх ёстой. Ажил дээрээ ч тэр багаж техник ур чадвараа сайжруулж хөгжиж байх ёстой. Гэхдээ энэ бүхний үндэс нь бол хүн өөрөө өөрийнхөө гараар амьдралаа ирээдүгөө хийж бүтээсэн л ашигладаг. Энэ бүх зүйл их үнэтэй биш. Гол нь чанартай байх ёстой. Тэгвэл бүх юм эв зүйтэй байх болно. За манайд хөгжмийн сургууль өнгөө, бүх сургууль өнгөө, хоол тэжээл, спортын уралдаан тэмцээнүүд, олимпиадад орох зардал ер нь бүх юм манайд өнгөө байдаг. Ерөөсөө энэ чинь одоо коммунизм байгуулсан гэж шүү дээ. Я считаю, что би бодохдоо дээр үед хэрэгжилж байсан коммунизмын зарим арга барилаас татгалзах хэрэгтэй гэж боддог. Гэхдээ коммунизмд сайн сайхан зүйл зөндөө байсан. Нэг олигарх гарч ирдэ гэж бодъё. Бүгдийг нь өөрөө авдаг. Энэ бол маш буруу. Корон байна уу, Библи байна уу, ямар ч шашин номонд хүний амьдрал дандаа сайн сайхан зөв зүйл рүү тэмүүлдэг. Жишээлбэл хүн гудамжинд гараад гудамж сайхан байвал ямар сайхан юм бэ гэд тэр сайхан зүйлээс урам авдаг. Хүн машинтай болоод баяжих тусмаа улам л илүү ихийг одоо хүсэж хөлгөөнд ордог. Би энд 1994 онд хамтралд ирэхэд ихэнх хүмүүс дэвтгүүр гарсан залуус их бага байсан. Өнөөдөр залуус их
Тэтгэврийн хөгшид багассан байгаа. Одоо олон ч хүүхдүүд байна. Зармаг авч идэж байна. За каждого новорожденного мы даем. Одоо манай хамтрлалын залуучууд хүмүүс цалингаа аваад өөртөө гэр бүлдээ зарцуулаад санаа зовхомгүй амьдарч байна. Бид тэтгэврт гарсан ахмадуудтайгаа уулзаж ахуй амьдралд нь тусалж дэмждэг. Энэ үйлдвэр, ажил, нэгдлийг хар. Энэ бүхнийг манай хамт олон өөрсдийнхээ гараар бүтээн байгуулсан. Энэ л хамгийн сайхан зүйл шүү дээ. Үнэхээр одоо мөнгөний төлөө биш бүх зүйлээ хүмүүсийн сайн сайхны төлөө ярьсан ийм сайхан юмтай уулзж байгаадаа бид их баяртай байна. Все через меня как бы проходят, думаю, не может особо. Чистская порода, вот. Это самые телочки идут, чтобы быков не было, потому что мы молоко. Этот сейчас туда пойдем. Я выйду. Сайлын үнэндээ сонгодог хөгжим, баах бетховны хөгжим сонсогддог. Ингэснээр сүүний гарц сайжирч байгаа нь мэдрэгддэг. Бид саасан сүгээ шууд чугамаар сүүний үйлдвэрлэлөө дамжуулаад бэлэн шинэхэн сүгээрээ амтад тараг, арт, зөөхий, сүү бүтээгдэхүүнүүдийг хийдэг. За эх оронд юу байдаг ерөөсө бүхэл зүйл энд байна. Энд нэг хоёр тийм одоо сарлаг байж байна. За энэ сарлаг болохоор Монголоос авчирсан гэдэг одоо хэлж байна. За зоопарк байж байна, эмнэлэг байж байна, сургууль байж байна, номын сан. За мөн одоо сумын телевиз гэдэг шиг ерөөсө байхгүй юм алга. А гэхдээ хамгийн гол одоо гайхалт төрүүлж байгаа зүйл нь болохоор эндхийн бүх юм нүнгүү. За бид хэд бас гайхаад одоо явж байна. Коммунизмыг ерөөсөө энэ бодит тутгаар нь одоо байгуулсан юм байна штэ гэж одоо бидэнд бол ойлгож байна. За манай үзэгчдийн хувьд бол одоо сайн мэднэ. Хуучин социализм, коммунизмын үед одоо хамтрал байгуулад маш олон одоо үйл ажиллагаагаа явуулж исэн түүхтэй. За одоогийн байдлаар одоо хамтрал бол Монголд бол үнэхээр сангалтай сайн одоо биш байгаа гэж хэлж болж байна. За эндээс бид нар бас юуг ойлгож байна гэхээр тэр социализм, коммунизмын үед одоо бий болж исэн одоо хамтрал яг бодит утгаараа одоо үлгэр жишээ болж байгааг бас эндээс ингэж харж болохоор байж байна. За бид нар сая номын санд ингээд ороод үзэж байна. Маш олон газруудаар сүүний үйлдвэр ингээд фермүүдээр явж хахад яг л одоо тэр байж байгаараа байж байна. Одоо хүмүүст зориулаад одоо ингээд бэлдсэн тийм зохиомл хиймэл зүйл биш. За бид нар сая сүүний үйлдвэрээр ингээд ороход одоо ихэнх технологиуд нь Герман, Швейцар одоо Европоос ирсэн өндөр технологи. Үндсэндээ Астанагийн нэг 40 орчим хувийг одоо энэ зөвхөн энэ хамтрал хангаж байна сүүгээр. Газар тариалангийн одоо хувьд тэгэхээр маш их үржил шимтэй газартай учраас энд бас үр тариа, ногоо, одоо гурил тэжээлийн үйлдвэр гэдэг ер нь бүхий л зүйлүүд нь нэлээд одоо сайн ажиллаж идэг. За хуучнаар одоо 1952 оны үед Леонид Ильич одоо Брежнев одоо санаачилгаар одоо Селеноград гэдэг хотыг үүсгэсэн байдаг. За одоо ерөнхийдөө хөрснийх нь одоо шинжилгээг нь бас ингээд мэрэгжилтнүүдийн ярианаас ингээд сонсож яхад одоо манай Монголын сэлэнг дарахны одоо үржил шимтэй хөрс бол нэг 60-аас 80 см-ийн одоо зузаантай өргөнтэй тийм хар хөрс байдаг бол за эндхийн хөрс болохоор одоо 2 м гарантай. Ерөөсөө ямар ч ургамлыг тарьсан одоо найдвартай сайхан ургадаг. Үнэхээр одоо сайхан шим тэжээлтэй газартай хөрстэй. За үүнээсээ улбалаад одоо энэ Казахстаны Астана хот болон одоо энэ бүс нутагт болохоор Оросыг одоо Европыг Казахстаныг одоо хангасан гурил тэжээлийн үйлдвэр маш олон одоо тэжээлийн үйлдвэрүүд одоо ажиллаж идэг. За бид хэдийн хувьд одоо бас нэг сэтгэл хөдлөж байгаа зүйл юу вэ гэхээр социализмын үед одоо ажиллаж исэн одоо хамтрал одооны одоо 900-нд 20-р зуун гараад бид нэр ярьдаг ш та коммунизм гэдэг бол зүгээр хий хоосон зүйлээ л гэж ярьдаг зүйл. Одоо энд яг бодитойгоор ингээ хэрэгжээд бол байж байна. Ерөөсөө коммунизм гэдгийг л ер нь энд одоо байгуулсан одоо байж байна. Та бас энд хэр удаан ажиллаж амьдарч байна. Ер нь эндхийн талаарх бас манай үзэгчдэд бас ойлголт өгөхгүй юу? За би ирээд 2 жил гаруй ажиллаж байгаа. Казахстан бол өнөөдөр нэлээ өсрөнгөө хөгжилтэй орны тоонд орж хөгжлийнхаа олон
томоохон зөвлөлтүүдийг хэрэгжүүлж байгаа ийм орон дэлхийн одоо сонирхлыг нэлээд татж байгаа хөгжилтэй орн болж байгаа. За 1990 онд ардчилд ялаад за тэрнээс ч хойш одоо 25 жил болчлоо шүү дээ. Тэгэхэд Казахстан биднээс бас нэлээд хойшоо хөдөлсөн. Тусгаар тогтнолоо болоод ерөөсө 20 хүрэхгүй жилийн дотор одоо хандив гуйж исэн улс байсан. Гэтэл одоо хандивлагч томоохон донор орнуудын нэг болчлоо шүү дээ. Казахстаны одоо гол хөгжил нь юундаа вэ? За Казахстаны хөгжлийн гол одоо түлхүүр хүч нь бол гадаадын хөрөнгө оруулалтыг маш эрчимтэй татж чадсан. Хөрөнгө оруулалтаараа орж байгаа томоохон төслүүдийг хэрэгжүүлсэн. За үндсэндээ төслүүдийн хэрэгжүүлэлтийн гол салбарууд нь бол уул уурхай, ашигт мултмлын чиглэлд ялангуяа байгалийн хий, газрын тосны экспортын чиглэлд бол голлож анхаарлаа хандуулж ирсэн ийм орн юм байна. За нам улс төрийн хувьд бол Казахстанд ерөнхийлөгчийн зөрчилтэй орн. Нурсултан Айбишевич Назарбаев энэ орныг удирдаад явж байгаа. За энэ хүн бол социализмын үед томоохон албан тушаал хасч яасан. За 1991 оноос тусгаар тогтнолоо олсны дараа энэ улсын ерөнхийлөгч болж ийм итгэлийг ард түмнээс авсан удирдагч хүндээ. Манайхны хувьд бас ярьдаг штэ. Одоо барууны хэвлэл мэдээлж гисэн одоо ярьж идэг. Нэг хүнийг дахин шүтэх үзэгдэл гэдэг бол бас нийгмийн буруу зүйл гэж ярьж идэг. Гэтэл бид нар энд ингээд хажиглаад явж байхад Назарбаев гэдэг хүнийг ерөөсөө ард иргэдэн тэр чигээрээ л одоо сайн магтаж штэ. Одоо хуучнаар нэг хиймлэр одоо хүнийг ингээд магтаад ингээд дүүлгээд байгаа биш. Үнэхээр бод байдал дээр одоо бид нар тийг мэдрэгж штэ. За манай Монголтой харьцуулахад монголчуудын маань одоо хөгжил дэвшлийн хувьд энэ Казахстантай ингээ харьцуулаад хэлэхэд бидэнд одоо юу хэрэгтэй? Одоо юу дутагдж байна? За Казахстан бол ерөнхийлөгчийн засаглалтай орн. Гэхдээ бас ардчилсан орн гэж өөрсдөө хэлж явдаг. За монголчуудын хувьд бол ер нь зүгээр энд олон 130 гаруй үндэстэн ястан амьдардаг ийм орн. Хамгийн гол нь одоо энэ үндэстэн яснуудын хоорондын ив нэгдэл, тэдгээрийн харилцан бие биенээ ойлголцол, ёс заншлаг хүндэтгдэг энэ зарчмыг л их өндөрт өргөж, энийг бол гол одоо хөгжлийн гол тулгуур зарчим гэж үздэг би бол гол хүчин байгаа болов уу гэж ойлгож байгаа. Бидэнд ингээ сайхан ярьцлага өгч энэ сайхан Родина хамтралыг ингээд танилцуулж байгаад бид нар баяртай байна. За манай аяллаа баг за нэг 40 км яваад нэгэн тосгон дээр ороод ирж байна. За энэ тосгон болохоор одоо Хажимухан гэдэг нэртэй тосгон. За манай үзэгчид бол сайн мэдэх байхаа. Далдарцууд Хажимухан гэдэг нэлээд дээр үед одоо 80-д онд гарсан ном байдаг. За тэр номон дээр бол одоо Казахын алдарт бүх одоо муханы тухай манай үзэгчид бол тухайн үедээ бас ойлгож энэ домог түүнийг бас мэдэх байхаа гэж одоо бодож байна. За Хажимухан гэдэг энэ алдартай хүн болохоор Казахын бас үндэсний одоо хөдөлмөрийн баатар мөн дэлхийн 2 дугаар дайнд оролцож исэн. Ер нь маш одоо олон сайхан домог одоо түүхийн эзэн бас одоо хүн байдаг. За Хажимухан гэж энэ хүн болохоор одоо бага наснаасаа эхлээд тийм баян айлц зарагдаж одоо хүнд хүчээр амьдралыг туулаад за тэгээ хожим одоо нэр алдарт хүрж дэлхийн олон орноор аялж одоо циркийн олон сайхан тоглолтуудыг үзүүлж исэн. Одоо Казахын хамгийн алдартай одоо бүх гэж хэлж болно. Одоо Японы Jiu-Jitsu-гийн аврагтаа одоо тулалдаж одоо ялж исэн түүхтэй. Тухайн үеийн одоо тэр хориотой тэмцээний дүрмээр айл нь одоо өгөхөд одоо гомдлогоо гэж одоо гарын үсэг зураад ордог байсан тийм түүхтэй. За Хажимухан бол тэр Jiu-Jitsu-гийн аврагтаа бол тулалдаад одоо нэг чихээ тастуулаад за хоёр дахь удаад нь одоо тэр Jiu-Jitsu-гийн аврагыг одоо барьж нүүрнийх нь арсыг одоо хуулж одоо ялсан түүхтэй байдаг. За Хажимухан дэлхийн 2 дугаар дайнд одоо оролцож одоо өөрийнхөө цэргийн ангийн хүмүүсийг германчуудын одоо дайралтаас аварсан. Мөн одоо шаварч сууж исэн том ачааны машиныг одоо ганцаараа төрж гаргасан гэдэг тийм олон сайхан түүх домгийн эзэн болсон хүн байдаг. Галт тэрэгний одоо бариулаас ингээ барьж агаад галт тэрэг хөдлөхөд бариул нь одоо гарт үлдчихсэн гэж одоо ярьдаг. Одоо маш их бяр тэгхэтэй хосгүй дайчин тийм одоо гарамгай бөхөөсөн гэж одоо ярьдаг. За хожим бол 1948 онд нэлээд настай одоо 77 нас хүрсэн одоо зоогсон байх үедээ
одоо халдирж унаад тийм золгүй байдлаар нас орсон байдаг. Тухайн үед бас 100 гаруй килограмм жинтэй одоо хүн жинтэй байсан хүн одоо халдирж унаа гэдэг бол маш одоо хүнд одоо гол өхлийн шалтгаан болсон гэж одоо хэлдэг. За манай нэвтрүүлгийн баг Астанагаас 40 гаруй километр яваад Алжир буюу хуучнаар Акмолинск хотын одоо Акмол тосхны ойролцоол хүрээд ирж байна. Энэ бол одоо Казахстаны болон Зөвлөх холбоот улсын үеийн одоо хамгийн одоо гонигтой гашуун түүхийн гэрж болсон газар бид нар ирж байна. Энэ бол одоо Алжир буюу одоо эх орноосоо урагсдын гэр бүлийн одоо хорих лагер. Энэ газар бол Сталины дэглэмийн үеийн одоо хамгийн хүнд хэцүү тэр үеийн ГУЛАГ болтрогуудын нэг олон сая одоо хэлмэгдэхсдийн одоо төлөөлөл болсон нэг газар бид нар орж ирж байна. За энэ газарыг бол 1937 оны 8 сарын 15-нд одоо Зөвлөх холбоот улсын дээд зөвлөлийн одоо санаачлагаар одоо энэ газрыг байгуулсан байдаг. Энэ газар бол эх орноосоо урагсад гэж одоо нэрлэгдсэн энгийн гэм зэмгүү одоо яруу найрагч, зураач, сэхэтэн одоо энгийн одоо ард түмнээс ахуулаад Зөвлөх холбоот улсын тухайн үедээ одоо өндөр албан тушаал одоо хашиж исэн одоо маршал Тухачевскийгээс ахуулаад маш олон одоо сэхэтнүүдийн одоо гэр бүл өрөөгдүүд одоо энд хоригдож исэн одоо ийм газар. ГУЛАГ болтрыг гэдэг үгийг Сталины дэглэмийн хүнд хэцүү үед бол хоригдож 8 жилийн туршид энэ хүнд хэцүү зовлон амсаж сүүлд нь одоо 3 жил цөлөгдөж энэ зовлонг одоо биеэр туулсан одоо нэр зохиолч Александр Солженицын одоо ингэж нэрлсэн байдаг. За ГУЛАГ болтрыг гэдэг маань одоо их газраас одоо далайгаар тусгаарлагдсан арал буюу Сталины дэглэмийн үед хэрс хэрэг гүтгэгдэж хэдийгээр одоо гэм зэмгүүж гисэн одоо хоригдож их дэлхийгээс эх орноосоо тусгаарлагдаж одоо оршиж исэн учраас одоо Александр Солженицын энийг бол яг тутгаар одоо ингэж нэрлсэн байдаг. За Солженицын ГУЛАГ болтрыг зохиол 1958-аас 68 онд одоо ерөнхийдөө бичигдсэн гэж үздэг. За хожим ер нь энэ зохиол Сталиныг бол нас барснаас хойш Зөвлөх холбоот улсад одоо хэвлүүлэхийг Александр Солженицын мөрөдөж исэн байдаг. Сүүлдээ дотоодын хамгаалахын одоо ГУЛАГ болтрыг номыг бол илрүүлэхийн даваан дээр буюу 1968 оны үед Солженицын энэ зохиолоо баруун Герман руу нууцаар гаргаад хэвлүүлсэн байдаг. За тэгээ хожим 1970 онд Солженицын энэ зохиолоор Нобелийн шагнал хүртэж исэн. Яста Сталинч дэглэмийн үед байсан Зөвлөх холбоот улсын одоо шоронгуудын одоо нүүрт царай тэр үеийн удирдлагуудын ард орлоноо яаж харьцуулж тамалж исэн одоо үнэн нүүр төрхийг илчилж чадсан гэж үзээд одоо энэ зохиолыг барууных бол ихэд таашаадаг. Одоо энэ зохиол дээр гарсан зүйлүүдийг одоо барууны хүмүүс болон тухайн үеийн зөвлөлт орсон иргэд хүртэл одоо арай ч юм байгаагүй хаа гэж үл итгэж байсан байдаг. Александр Солженицын хийсэн бүтээсэн зохиол бол ямар ч давс хожир байхгүй. Ер нь бодит үннийг, гашуун үннийг бол илэрхийлж чадсан гэж одоо үздэг. ГУЛАГ болтрыг зөвхөн одоо Зөвлөх холбоот улсад бол бас байж исэн биш. Мөн Зөвлөх холбоот улсын одоо дагуугууд социалист одоо гэгжсэн одоо лагерийн улс орнуудад бол нэлээд хөгжиж исэн байдаг. Манай Монгол ч гэсэн ГУЛАГ болтрыг энийг сүлжээ болж одоо хөгжиж исэн. Одоо 1937 оны хэлмэгдүүлэлтээр 30 гаруй мянган сэхэтнүүдээ ард иргэдээ бас алж устгаж энэ түүхийг бас давтсан байдаг. Акмолинскийн хорих лагер тэр үеийн ГУЛАГ болтрыг дотроос одоо Сибирьтэй нөхцөл байдлын хувьд одоо нэг төвшөнд очихоор өвөл маш хүйтэн одоо маш хүнд нөхцөлд одоо амьдарч ирсэн байдаг. Маш олон хүүхэд, эмэгтэйчүүд
одоо хүнс тэжээлийн дутагдлаас болж энд нас орж исэн байдаг. Өдрийн хоолоо хооллож явах үедээ ердөө 3 минутанд одоо багтаж хоолоо иддэг хүнд хэцүү нөхцөлтэй байсан учраас хүүхдүүд хугацаанд амжиж идэх гэж тэр халуун хоолыг одоо халуун чигээр нь хоолоо руу асгаж цутгаж одоо иддэг. Тэгээ тийм өрөвдмөр түүхийг бол ингэ ярьж хоригдчихсэн залуу чирэг насны улс болцсон барилга газар тариалан дээр бол ажиллаж исэн. За настай хүүхэд хөгшөд өвчтөе хүмүүс одоо голцоо гар урлал хувцсны үйлдвэрт ажиллаж исэн байдаг. Зөвлөх холбоот улсын үед армийн генералууд, түүхч, зохиолч, улс төрийн зүтгэлтэн, сэтгүүлч, за тухайлбал одоо Бухараны эхнэр, Тухачевскийн эхнэр, Кажанов гэдэг одоо алдар цуутай маш олон хүмүүсийн гэр бүлүүд бас энд хоригдж исэн байдаг. За хожим 1951 оны дундуур одоо хоригдлаагаар хаагдж энд хоригдж исэн хүүхэд эмэгтэйчүүдийг одоо бүгдийг суллсан байдаг. За сүүлд Казахстан улс байгуулагдсанаас хойш Казахстаны анхны ерөнхийлөгч Назарбаевын санаачлагаар 2007 онд энэхүү хэлмэгдэхсдийн одоо урсгалын цогцлборыг одоо нээсэн байдаг. Хэлмэгдэхсдийн цогцлборын нээлтэн дээр Назарбаев ерөнхийлөгч үг хэлэхдээ за гийдлэр бол өөрсдийнхнийхээ биш еврейчүүдийг одоо босод улс үндэстнүүдийг гэтэл бид нар бол өөрсдийнхнийгээ алж исэн. Бидний одоо удирдагчид өөрсдийнхээ гим зэмгүй ард иргэдийг хөнөөж устгаж тамалж исэн. Энэ муухай гашуун түүх дахиж битгий давтагдаасаа гэж одоо хэлсэн байдаг. Гулаг болтрогийн энэ шарангуудад нийтдээ 40 сая орчим одоо хүмүүсийг хэлмэгдүүлж хохироосон байдаг. Сталины дэглэмийн үед хэлмэгдэж хохирч ирсэн улсуудыг мэдээж тухайн үеийн одоо хүнд хэцүү нөхцөл байдалд улс төрийн гэмт хэрэгтнүүд эх орноосоо ургасад тодорхой хэмжээгээр байсан ч гэсэн ихэнх одоо хүмүүс одоо гэм зэмгүй хүүхэд эмэгтэйчүүдийг одоо хорж исэн. Энэ шорон дээрээ энэ хэлмэгдэхсдийн музейг харж байхад бол бас хүн төрлөختөн мохоо хүнд хэцүү байдлыг бас тавж туулсан юм байна гэж одоо өөрийн ирэхгүй бол бодогдож байна. За Монгол улс богд найрамдах Казахстан улстай 1992 онд дипломат харилцаа тогтоосон. Эндээс хойш бол одоо 20 гаруй жил болж байна. Зах зээлийн хувьд ерөнхийдөө эдийн засгийн бүтцийн хувьд хоёроор нь бол тасайтай гэж хэлж болно. Ягаад гэвэл ашигт малтмал одоо хөдөө аж ахуй давмгаалсан ийм хоёроор нь. Гэхдээ бол харилцаа шиг дамтайлгаа хөгжүүлэх нөхцөл боломж бол бий. Ялангуяа та бүхэн мэдж байгаа Казахстан бол маш хүйтэн орн. Монгол улсын хувьд бол бас экспортын одоо чухал бараа бол энд хэрэгцээтэй бараа бол байна гэж хэлж байгаа. Энэ шиг саяхнаас бол манай говь комбинат бол ноолорон бүтээгдэхүүнээ гаргаж Астана хотод шинээр дэлгүүрээ нээж ажиллуулж байна. Өөр дэвшил гарсан зүйл бол зам харилцааны хувьд бол одоо нэлээд дэвшил гарлаа. Хоёр орны хооронд том оврын одоо автобус зорчиж байгаа. Одоо жишээл Астана, Алмата, Усть-Каменогорск зэрэг хотоос зорчиж байна. Манай бизнес эрхлэгчид бас Казахстаны зах зээлийг сонирхож ирэх явдал нэмэгдэж байна. Хоёр орны хоорондын эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд одоо чухал хувь нэмэр оруулаасаа гэж одоо элчин сайдын хувьд биедж байна. Тэгээд одоо анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Шөнийн Астанагаар бас нэлээд удаа аяллаа. Орчин үеийн одоо Дубай, Нью-Йорктой энэ зэрэгцгүүс үнэхээр сайхан хот гэдгийг бидэнд харагдаж байна. Алмата хотын нийслэлийн төвлөрлийг бууруулахын тулд одоо засаг захиргааны бүх нэгжийг энэ Астанад байгуулад за үндсэндээ 1998 оноос хойш за 2003 оноос эрчимтэй хөгжөөд гэдэг чинь нэг ерөөсө 10 гаруй жилийн дотор л ерөөсө маш том хотыг байгуулсан. За яг одоо миний ирсэн газар болохоор Астана хотын одоо
одоо хамгийн өндөр цэг гэж одоо хэлж болно. За монголоор бол манай одоо зайсан толгой гэж одоо хэлж болохоор. За яг миний энэ хажуудалд болохоор энэ пирамид гэдэг одоо цогцлбор харагдаж байна. За энэ болохоор Астанагийн дандаа олон улсын арга хэмжээ зохион байгуулдаг газар гэж одоо хэлж болно. Миний яг ард харагдж байгаа хэсэг болохоор хотын төв. За хотын төвийнхаа энэ ойролцоо бол ерөөсөө бизнес санхүүгийн томоохон одоо цогцлоор байшингууд, ерөнхийлөгчийн ордон, парламентийн ордон, за нөгөө алдартай Астанагийн нэрийн хууц болсон Алтан өндөг гэдэг олон сайхан байшингууд байж байна. За яг миний энэ хажууд болохоор энэ Хайвил гэдэг энэ байшин Астана хотын томоохон хорооллуудын нэг болох солонгосчуудын одоо бүтээн байгуулсан Хайвил гэдэг хотхон байж байна. За Хайвилээс цаашаа ингээд явхаар Франц маягийн хороолол, Англи маягийн, Итали маягийн гэдэг ерөөсөө маш олон төрлийн барилгын шилдэг шийдлүүдийг харуулсан сайхан хотын өнгө төрхийг одоо үүсгэж ийн гэж одоо хэлж болж байна. Орчин үеийн өнгө төрхийг илэрхийлсэн өрмөц уран барилгууд байж байна. Байшингууд нь ерөөсөө давтагдахгүй. Астанагийн уран барилгуудыг ингээд харж байхад ерөнхийдөө тийм яг Дубайд очсон юм шиг одоо исламын шашны шинж төрхийг илэрхийлсэн олон уран сайхан барилгуудаас гадна яг орчин үеийн Казахстаны хөгжлийг одоо харъя гэх юм бол энэ Астанагаар аялахад их зүгээр гэж одоо хэлж болж байна. Одоо манай Улаанбаатарчуудын хувьд ингээд хэлж байхад бид нар ерөөсөө ийм өргөн сэлгэр талбай байхгүй одоо бүх зүйлийг хотынхоо төвдөө ингээд чихээ тавьсан болохоор ерөөсөө бидний хувьд бас нэлээд хэцүү ингээд төвжрээтэй амьдарч байна. За Астанад болохоор за үндсэндээ нэг сая гаруй хүн амьдарч байгаа. За газар нутгийн хувьд ингээд хаашаашаа ингээд хилцэн том хот учраас төвжрээ бас нэлээд гайгүй гэж одоо хэлж болно. Казахстаны газар нутгийн онцлог гэхээр маш том өргөн талд сар архайн тал гэж одоо хэлдэг. Одоо нэг ясандаа бүхэнгийн нурууны тал гэж одоо нэрлэдэг. Асар том тал дээр тогтцсон одоо сунаж тогтсон одоо хот гэж хэлж болно. Одоо хаашаа л харна одоо ийшээ бар 200-300 км хаашаашаа ерөөсөө маш том тал байж байгаа. Астанагийн бас нэг гол онцлог гэхээр маш сайн хөрстэй болохоро одоо хөрснийхаа шинж чанар одоо шим тэжээлээс болоод ургамал ногоол маш их ургадаг. Ерөөсөө хотын зах руугаа гараад явхаар маш олон төрлийн жимсний одоо бутууд байж идэг. Жимс төхөд ямар ч одоо үн төлбөргүй. Казахстаны эдийн засгийн хувьд ихт чинь нийт одоо дотоодын нийт бүтээгдэхүүн 700 гаруй тэрбум Америк долларт одоо эргэлдэж идэг. Гэтэл бид нар чи яаж байгаа вэ? 5.5 тэрбум доллараар ингээд бид нар бүхэл одоо улсаараа өрөнд орчод байж байгаа шүү дээ. Гэтэл Казахстаны хувьд маш их хөрөнгийг төвлөрүүлээд тэр хөрөнгийг одоо өрн таран хийсэн зүйл байхгүй. Ерөөсөө л энэ шин хотуудыг байгуулад бүтээн байгуулалтыг ингээ хийгээд явж байна. Бас манай Улаанбаатартайгаа харьцуулаад үзэхэд энэ хотоо санаа авах зүйлүүд бол маш их байж байна. За Казахстануудын хувьд бас бодлого маш сайн явагдаж байгаа болов уу гэж бас ойлгож байна. За тухайд бол маш жижигхэн одоо горхийг одоо цуглуулад одоо ихээхэн хэмжээний том юм усан сан үүсгээд хотын усыг бол хангаж идэг. За манайхны хувьд ч одоо туулгол сэлэвгээд одоо сайхан голууд байж байгаа мөртлөө тэр усаа одоо бид нар ашиглаж чадахгүй ингээд гадагшаага алдчихдаг. Казахстанууд болохоор ерөөсөө усаа маш ихээр хайрлаж байна. Усаа эргээд бол ашиглаж байна. Хуучин Астана бол манай үзэгчид бол мэдэх байхаа. Селеноград хот уу одоо хуучин Астанагаар бид нар ингээд аялаа явж байхад яг манай Монголд Улаанбаатарт байгаа юм шиг 5 шар вокзал одоо төмөр зам сансар гэдэг шиг одоо ерөөсөө хаашаа л харна яг Улаанбаатартай байгаа юм шиг өнгө төрхийг бид нар үзчихсэн бол шинэ Астанад ирэхэд ерөөсөө л одоо Нью-Йорк, Дубайд ирсэн юм шиг юм сайхан хотоор бид нар аялж байна. Казахстанд ирээд 7 хоногийн маань аялал ингээд үндсэндээ одоо дуусч байна. За маргааш бид нар нийслэл Улаанбаатар хот руугаад ингээд буцаж байна. Манай нэвтрүүлэгтээ хамт аялсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.